Хэрхэн биемийн оролцогч болох вэ? Та биемийн оролцогч болохын тулд шинэ боломжуудыг нээх хэрэгтэй. Үүнд биеийн дэмжигч програмууд туслах болно. Бүгдээрээ эдгээр програмуудаас төлөөлөл болгож Autodesk Revit програмтай танилцсан. Дараад нь Autodesk Revit програм дээр ажиллахад анхаарах зүйлсийн талаар авч үзэх байгаа. Тэгээд тухайн програмынхаа бүтэц зохион байгуулалтаа танилцсан. Эцэст нь бүгдээрээ Autodesk Revit програмын ажиллах орчинтой танилцсан. Эхний сэдв маань шинэ боломжуудыг нээх. Та биемийн хэрэглэгч болохын тулд илүү хүчирхэг биеийн дэмжигч програмуудыг ашиглаж сурах хэрэгтэй. Үүнд Autodesk Revit, Navisworks, Graphisoft, SketchUp гэдэг маш олон програмыг нэрлэж болно. Эдгээр програмууд нь өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай байгаа. Жишээ нь Autodesk Revit програм нь иж бүрэн биеийн зураг төсөл боловсруулахад зориулагдсан болвол Autodesk Navisworks програм нь усралтынхан зориулагдсан байгаа. Харин Graphisoft Archicad нь архитекторуудад та бидний одоо харж буй судалгааг RIAC Research байгууллага хийсэн байгаа. Уг судалгаанд давхарцсан тоогоор саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл миний хувьд Autodesk Revit, Autodesk Navisworks програмыг ашигладаг. Одоо бүгдээрээ эдгээр програмуудаас зураг төслийнхэн төдийгүй талбай инженерүүд зориулсан хамгийн их хэрэглэгчтэй Autodesk Revit програмтай танилццгаая. Товчхондоо Autodesk Revit програмын хөгжүүлэгч байгууллага нь Америкт төвтэй олон улсын програм хөгжүүлэгч Autodesk корпорац байгаа. Гэхдээ анхны хувилбар нь 2000 оны 4 сарын 5-нд Charles River Software гэдэг байгууллага гаргасан. Одоогоор хамгийн сүүлийн хувилбар нь Autodesk Revit 2018 байгаа. Тухайн програмын хувьд CAD болон BIM програмын аль төрөл хамаардаг байгаа. Өөрөөр хэлбэл та AutoCAD-ийн адилаар текст бичиж болно, зураг зурж болно, хайж зурж болно. Мэдээж барилгын мэдээлэлтэй загварчлаа үүсгэж болно. Тиймээс Autodesk Revit програмыг сурснаар та биемийн оролцогч болчлоо гэж андуурах хэрэггүй. Энэ нь та хэрхэн ашиглаж байгаагаас хамаардаг гэдгийг анхаараарай. Autodesk Revit програм нь дотроо өөр төрлүүдтэй байдаг. Одоо бүгдээрээ эдгээр төрлүүдийн талаар авч үзье. Үүнд Revit Architecture хамгийн анхны хувилбар. Дараад нь 2005 онд Revit Structure нэртэй барилга бүтээцийн инженерүүдэд зориулсан хувилбар гарч ирсэн байгаа. Revit MIP нэртэй бусад хорших инженерүүдэд зориулсан хувилбар 2006 онд гарсан байгаа. Харин Revit Lite, Revit гэсэн хувилбарууд анх 2003 онд гарсан байгаа. Эдгээр хувилбарууд нь өмнөх 3 хувилбарыг нэгтгэсэн буюу танд дан ганц програмын тусламжтай барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах боломжийг олгох юм. Мөн тухайн хувилбарын хувьд нэлээд амжилттай байсан учраас 2017 оноос хойш Autodesk корпорац нь Revit Architecture Structure MIP гэсэн хувилбаруудаа зогсоож зөвхөн Revit Lite, Revit гэсэн хувилбаруудыг хөгжүүлэх болсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Autodesk Revit Lite болон Revit хувилбарууд нь хоорондоо бага зэргийн ялгаатай байгаа. Эсвэл та бүхэн үүнийг хичээлийн хавсралтаас тодорхой харж болох юм. Одоо бүгдээрээ Autodesk Revit програмын тодорхойлолтоо танилццгаая. Эхний тодорхойлолт бол нээлт дээрх сурвалж бүхий Википедиагаас авсан тодорхойлолт байгаа. Үүнд Revit нь архитекторууд, бүтээцийн инженерүүд, орших инженерүүд, дизайнерууд болон захиалагчид зориулсан биеийн дэмжигч програм юм. Энэ нь хэрэглэгчдэд 3 хэмжээст орчинд барилгыг төлөвлөх, угсрах, тоноглох боломжийг олгодог. Мөн 2 хэмжээс таних тэмдэг хэмжээсийн тусламжтай модулөө танилцуулах болон барилгын загварын өгөгдлийн сангаас барилгын мэдээлэл хандах боломжийг олгоно. Revit нь 4D BIM програм ба төслийн концепцоос барилга угсралт болон дараа нураах гээд
бүхий л үе шатын мөрчлөгийг төлөвлөх болон удирдан зохицуулах боломжтой гэсэн байна. Харин Autodesk-ийн өөрсдийнх нь тодорхойлолт нь болохоор Revit нь барилгын мэдээлэлтэй загварчлалд тусгаалan зориулагдсан програм. Энэ нь зураг төслийнхэн болоод бүтээн байгуулалтын мэргэжнүүдэд төслийн концепт санаанаас барилгын ажлыг найдвартай загварчлалд тулгуурлан уялдаа холбоотой ажиллах боломжийг олгох юм. Revit нь танд нэгдсэн нэг интерфейсийн тусламжтай иж бүрэн зураг төслийг үүсгэхэд туслах болно.